За бүгд амглан ээлтэй. Орчин тоожууд хөгжлүүлээд уншаа. Хажиг та намаараа хажиг Донюдламыг шалгах сүмбрэлж дэнген зинжин дүйсүү. Донюдламыг шалганыга ёсрва мэтэдэ гэж. За Донюдламыг шинэл хаган тун сүндүү бэрэлжин дэнген зингийн үе. Донюдламыг дэнген зингийн бол Донюдламыг шинэл хаган тун хоёулаа ёсрва мэтэдэ гэж. За энэ бас их сонирхолтой. Донюдламыг шалгах сүмбрэлж дэнген зин байна тийм үү? Донюдламыг шалгах сүмбрэлж дэнген зингийн үед бол Донюдламыг шинэл хаган тун хоёулаа ёсрва мэтэдэ гэж тийм. Хажиг бол хоёулаа байна гэж. За ингээнээр бол одоо ингээд сонсоход бол үнэхээр хоёулаа байх ёстой юм шиг санагдаж байна. Ягаад гэвэл шинэл хаган тун хоёулаа одоо хослон барилдсан буюу сүндүү бэрэлвийн ийм дэнген зингийн үед шүү дээ. Дүйсүү Донюдламыг шинэл хаган тун яга ёсрва. Яга ёо гэж бодож байна. Хажиг бол. ёсрва мэтэдэ гэдэг нь бол 10 цаг тийм ээ банчаар 10 цаг. И дүйсүү Донюдламыг шинэ мэвичэр гэж. И дүйсүү Донюдламыг шинэ мэв. Тэртэл Донюдламыг шинэ гаг бадан дэнген зиндэ жева дүүнэн бичэр гэж. Донюдламыг шинэ гаг бадан дэнген зиндэ жева дүүнэн бич. Дэнген зиндэ гэдэг нь бол шалгах сүмбрэлжийн дэнген зин гэж хэлж байгаа шүү дээ. Донюдламыг шинэ лаган тусун дүрэл дэнген зин гэ. Дэнген зиндэ Донюдламыг шинэ гаг бадан дэнген зиндэ жева дүүнэн бич. Тэр Донюдламыг шинэ шалгах сүмбрэлжийн дэнген зингийн үед бол Донюдламыг шинэ бол шинэ байхгүй. Шинэ гаг бадан шалгах сүмбрэлжийн дэнген зин Донюдламыг тийм ээ. За Донюдламыг ширша. Донюдламыг ширша аваач. Донюдламыг шинэ лаган тусун дүрэл дэнген зин жева дүүнэн. Шинэ гаг бадан Донюдламыг шинэ гаг бадан дэнген зин жева дүүнэн бич. Тэртэл Донюдламыг шинэ гаг бадан Донюдламыг лагтун жева дүүнэн баг аашиг. Энэ тун одоо нарийн юм шүү дээ тийм ээ. Донюдламыг шинэ гаг бадан Донюдламыг лагтун жева дүүнэн баг аашиг. Донюдламыг шалгах сүмбрэлж дэнген зин жевадан Донюдламыг лагтун жева дүүнэн юм аа. Лагтун жева дүүнэн. Бич урд нь бол одоо шалгах сүмбрэлжийн дэнген зингээ шинэ лаган тун хоёулаа байх юм бодоод байгаа шүү дээ. Хослон барилд нь ихээр шинэ хосоороо хамт ингээд цуг байж ах юм шиг бодоод. Гэтэл бол тийм биш байх нь шүү дээ тийм ээ. Донюдламыг шинэ гаг бадан Донюдламыг лагтун жева дүүнэн баг аашиг. За одоо зүгээр ингээнээр бодъё л да тийм сарду живэ вандууч гэдэг юм уу. Эхлээд Донюдламыг шинэ төр тийм одоо шинэ эм зэжигдүү 8 зэжигдүү 8-ийн одоо мигэл гэдгсэн үү тийм шинэ жүгийн жүгэл нь бол Донюд байж. Тэгээд Донюдод одоо анхаарал хандуулаад дөрөгдлийн орон болгоод шинэ төрөөд энэ дээрээс бол тахтун тийм үү одоо төрүүлэх хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээд ди шинэжин ана Донюдламыг тахтун бол ингээд залгамжлаад төрчих. Тэр нь бол яг үгээр одоо хүм маянбын жидлээ гэдгсэн үү те яг лагтунгийн өөрийнх нь үйл ажиллагаа нь бол шинжилэл хийж байгаа те. За ялангуяа одоо омдөгжингийн чид үжээ дүлжээ гэдгсэн үү, чингийн дүлжээ гэдгсэн үү бид нар бол одоо жанчуусан ба нар бол ялангуяа одоо бол бид нар жүгдөв ярьж байгаа шүү дээ. Жүгдөв дотор ярьж байгаа самдун сүгмийн жинсогдон шивийн гавнаа ярьж байгаа. Жанчуусан ба нар бол Донюд бол яг нь рэгвийн намдан 50% гоноо. Рэгвийн намдан 50% гоноо бол Донюд тоглож байгаа. Донюдламыг ба. Бүхэн одоо онж таньж мэдсэн төдийгөр бол зогсохгүйгээр рэгвийн намдан 50% гоноо. За тэр нь ч гэсэн бол одоо хамаг амтны тусыг хийх энэ тухайтад бол одоо дүлжээ хамдан мова элдв янзын одоо шавнар байгаа шүү дээ. Заримд нь ийм маягаар хэлээд ойлгох, заримд нь ойлгохгүй, заримд нь өөр янзын одоо ухаанаар бол хоосон чанар гэдгийг ойлгох шаардлагатай учраас рэгвийн намд 50% гоноо бол Донюдыг ба. Тэгэхээр бол тэр шинэ төрөөд тэгээд түүний дараагаас бол Донюдлаар рэгвийн намд 50% гономыг лагтун төрч. Гэхдээ бол яг үгээр Донюдламыг шинэ гаг бадан Донюдламыг лагтун жева дүүнэн баг аашиг. Энэ хоёр. Тэгээд шинэ нь байхгүй болохтойгоо зэрэг тэгээд залгамжлаад бол тахтун бол
Яг одоо шинэ байхгүй болохгүй зэрэг дүүний байгаа ш. Донитламыг шилэг сүмбрэлж динэнзэн живадан Донитламыг лавтан жива дүүний. Тэр зээжиг дүнээ шинэж Симба гэдгсэн үү, ийн Ана гэдгсэн үү, тийм ээ, ийм маяг. Тэгээд энэ ёсондоо бол шууд залгамжлаа гэнэ. Донитламыг лавтан жива дүүний юм бэ. За дамбуу дээр таал гэж. За тэр шинэ гаваад Донитла лавтан жива дүүний юм байгаа шиг тийм. Дүүний юм ба ямбартал Донитламыг шинэ Донитламыг лавтангийн жүү юм би чирэр гэж байгааз. Донитламыг шинэ бол Донитламыг лавтангийн жүү юм аа. Лавтангийн жүү юм аа. Тэртэл Донитламыг шинэ сарду думатагийн гансаг гэж үжи. Донитламыг шинэдэ Донитламыг лавтангийн жүү юм би чирдэ. Дэндэ гансаг дэ Донитламыг лавтан сарду дуг гой сарду дуг гой юм би чирэр гэж. Тэгэхээр одоо энэ үед ярьж байгаа тохиолдол за энэ ярьсан санааг нь бол ойлгож. Тэгээ дамбуу дэртэл Донитламыг шинэ Донитламыг лавтангийн нэгдүгээр жүү юм аа. Одоо энэ ярьж байгаа тохиолдол маань бол шинээр урд нь одоо шинэ лагантан одоо юу гэдэг лагантан төрүүлээгүй. Тэ урд нь лагантан одоо олоогүй гэдэг нь одоо таньж мэдээгүй байгаа. Бодгал шинээр лагтан төрүүлэх эс дараа нь бол ийм гэдгийг бол лагтангийн жүү энэ тэртэл Донитламыг шинэ сарду думатагийн гансаг гэж үжийн Донитламыг шинэ дэ Донитламыг лагтангийн бол жүү юм аа. Тэр урд нь олоогүй одоо шинээр анхлан одоо лагтан олж байгаа бодгаалын хувьд бол урд нь шинээр шинэ бол эхлээд гэлдээ төрүүлсэн байх. Дараа нь бол өөр. Орим нь бол янз янз байж тэ шинэ лагантан аль алийг одоо төрүүлсэн болвол тэгэл лагтан төрөө дараа нь шинэ төрөгч байдаг юм уу? Ингээ янз янз горим бол өөр байж. Шинээр одоо бидний шиг анхлан суралцж байгаа улсуудад бол тэгээд заавал шинэ. Тэгээд лагтан. Энэ дотроос Донитламыг шинэ Донитламыг лагтан гэж ярих юм бол Донитламыг шинэ сарду думатагийн гансаггийн жүжийн Донитламыг шинэдэ Донитламыг лагтангийн жүү юм гэж. Тэгэхээр Донитламыг шинэ гэж. За энийг ингээ Донитламыг шинэ сарду думатагийн гансаг гэж шүү дээ. Думатагийн. Тэгэхээр Донитламыг шинэ сарду думатагийн гансаг бол яг уу. Тэгээ шинэ дүүлсэн байж болов шүү дээ. Шинэ одоо юу гэдгийг санжээжин гүү бурхны одоо нэг сайхан лагшинч байдаг юм уу? Эсвэл одоо бүр Тэрэлбаа нар шиг мод чулуун дээр чамаагүй ингээд төвлөрч байгаад шинэ дүүлсэн байж. Донитламыг шинэ гэдэг чинь бол бас эхлээд хоосон чанарын бол одоо идээд тэгээд тэрэндээ чиглэсэн хүн дээрээ тулгуурлаад шинэ бясалгаж байгаа гэж байгаа шүү дээ тийм ээ. Донитламыг шинэ гэдгсэн чүү Донитламыг сэм дэжигдүү найваач гэдэг тийм ээ. За ийм. Тэгэхээр Донитламыг шинэ сарду думатагийн гансаг гэж үжийн Донитламыг шинэдэ Донитламыг лагтангийн жүү юм бичэрдэ дэндээ гансагдэ Донитламыг лагтан сард удаг байваа чирэр гэж. За шаян Донитламыг шинэ Донитламыг лагтангийн жүү юм бартал за ахад өөр маягаар тийм ээ. Саяныхаа л одоо даг дамбууг бол ахад өөр маягаар баталж штэ. Шаян Донитламыг шинэ Донитламыг лагтангийн жүү юм бартал Донитламыг лагтан тоо Донитламыг шинэ тоо онд удаг байваа чирэр гэж. Урд нь заавал шинэ нь бол урд нь бол заавал олсон байх. Онд удаа гой бичэрдэ жир лагтан товоолаа шинэ товоо онд удаа гой бичэрдэ. Жир гэж байгаач жир бол лагтан товоолаа шинэ товоо онд удаа гой бичэрдэ. Жонжуулаа шинэ равду дэмбэ лагтан гис няман намбар домбор шэжадэ тогмор шинэ залжаа. Энэ юм гоо. Тогмор шинэ зал. За энэ бол гэхдээ ар матуба сарду тове банду. Ар матуба сарду тове банду бол яа. Тогмор бол шинэ бол шинээг бол тех хэрэгтэй. Жир лагтан товоолаа шинэ товоо онд удахгүй. Ерөнхий зарчим. Түүний дээрээс Донитламыг лагтан товлохын тулд бол Донитламыг шинэ бол онд удахгүй. Онд. За шээсүн бичэр. Хонарэ гүндүүлээс
далааны сахтун товоо инжи шинааны матовдэ тэгэл сахтунла дэнэ шинаала зомборж идөө шээсүмба мэтэ барта. За тэгэхээр өөдөөс одоо юу гэж байна? Эхлээ шинэ нь бол заавал олдох юм аа. Тэгжиж сахтун товолд юм аа гэхээр хажиг өөдөөс одоо аранлагаас асуулт асууж. Тэгвэл гүндүүд ингэж айлцсан. Гүндүүд далааны сахтун товоо инжи шинаа матовдэ гэж. За зарим нь бол сахтун одоо товолцсон мөртлөө шинаа товлоогүй байна гэж. За тэгэл сахтунла дэнэ шинаала зомборж идөө гэж. Тийм ээ. Тэгээд сахтун товлоод тэгээд сахтун дээр тулгуурлаад шинээг одоо ингээд төрүүлэх байна гэж. Шинаала зомборж идөө гэж айлцсан гүндүүгийн энэ одоо таныхаар бол буруу юм уу гэж. Тэгээд таахгүй мөн гэвэл мэтэ бартал. Амжаа ди чирна мачоо гэж айлцсан байлаа гэд бол таних шиг биш юм а гэсэн санаа штэ тийм ээ. Миний хар юм а одоо тэр тэгээд шинэ дараа нь бол сахтун байх ёстой гэж. Мачвдэ самдун домбоо нэрдугжус дүүвийн сахтун товна самдун домбоо онши дүүви шинэ матова ядуула гомби чиртэй гэж. Тийм ээ. Самдун домбоо нэрдугжус дүүви сахтун товна самдун домбоо онши дүүвийн шинэ матова. За тэгээд самдун домбоо нэрдугжус дүүвийн сахтун гэдэг чинь хаана вүлээ? Самдун домбоо нэрдуг цааны сусарыг ба иждийн үед бол товолж байгаа шүү дээ тийм ээ. Цааны сусарыг ба иждийн үед бол сахтун товолсон ч гэхэд хаашийн зүгээр за сахтун жен түмба гэдэг байгаа шүү дээ тийм жен түмба. За ямар ч мова иждийн үед сахтун угаасаа тов. За хэдий тийм одоо бодгаал байлаа гэж бодъё тийм ээ. Самдун домбоо нэрдуг одоо цааны сусарыг ба иж мова иж товолцсон. Гэхдээ самдун домбоо онши товлоогүй. Ийм хүний хувьд бол хийж байгаамаа. Тэр хүн бол юу гэсэн үгээр самдун домбоо нэрдугийн үеийн бол сахтун товолчихсон. Самдун домбоо оншигийн тэр одоо хамаарагдах шинээг бол товлоогүй байгаамаа гэдгийг хэлмаа гэсэн. Тийм ээ. Дэс дараа нь эн чинь 1 2 3 гэдэг чиг тэгээ самдун домбоо нэрдуг тэгээ дараа нь самдун домбоо онши 2 дугаарт байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бол эхнийх нь олцсон дараагийн нь олоогүй байгаа. Тийм гомби чирдэ гэж. Шинэ матова яваала гомби чирдэ. Эдэр дүү цаян оншила шат бичэр гэж. За энэ мөн тухайн энэ бол цаян оншид бас хэлсэн байдаг гэж. Задаг нева дэр таал гэж. За завин даг нева. Завин даг нева маань юу вэ? Энэ. Завин даг нева маань Донидламыгүй шилэг сүмбэрлжи дэнгэнзэн жевадан Донидламыгүй сахтун жевад юм. Завин даг нева нь тийм ээ. Аг дамбуу нь бол энэ. Ингээ хоёр ялгаад хоёр. Аг дамбуу нь бол энэ. Аг нева нь бол дараагийнх. Тэгээ Донидламыгүй шинэ хагантун сүндүү бэрэлжин дэнгэнзэн жевадан Донидламыгүй сахтун жева дүүн юм аа. Завин даг нева. Үндстэй. Задаг нева дэртэл сахтун чимуулаа гэж. За сахтун чимуул юу гэж юм гэхээр сүмбэрлааны гэж. Сүмбэрлааны дэний нгэвэр тов гойсоо. Сүмбэрлааны гэдэг нь юу хэлж байгаа гэхээр шинэ хагантун сүндүү бэрэлгааны гэсэн. Шинэ хагантун хоёр сүндүү бэрэлгааны дэний нгэвэр тов гойсоо гэж. Дэ нам сахтун тов аана сүмбэрл товрж жүрбис гэсэн. За тэгэхээр шинэ хагантун сүндүү бэрэлгаа гэхэд ямар байх ёстой юм бэ гэхээр шинэ хагантун хоёроо бол заавалчгүй эхлээд хоёулангийн бол олсон байх ёстой. Олсон буюу сэтгэл үндсэндээ төрүүлсэн байх ёстой. Стараалчлангаар нь бол одоо эсэлгаад хилдээ төрүүлсэн байх ёстой. Дэ нам сахтун товаана гэж. Хизээ сахтун одоо олсон тэр цагаас эхлээд сүндүү бэрэлгаа болж байгаамаа гэж. Тэгэхээр за энэ бол амрын зүгээр хэсгэн шүү дээ тийм ээ. Тэгээд өмнөх хойдохтой нь унших юм бол тодорхой байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр гол нь юу хэлж байгаа юм гэхээр сахтун төржиж эхлээд шинэ дараа нь сахтун төржиж энэ хоёр бол сүндүү бэрэлгаа болно. Гэхдээ сүндүү бэрэлгаа болохтойгоо зэрэг нөгөө шинэ нь бол байхгүй. Юу гэдэг. Шинэ гагва тийм ээ. Тэр утга нь бол дээр гарлаа шүү дээ тийм ээ. За ян хонаарэ гэж. За хажиг ахаад асууж байна. Ян хонаарэ. Шинэжин тогмоо яна самдун домбоо нэрдэг юм говарт. Шинэ товадан самдун домбоо нэрдэг товоо дүүням бар чаран дөдвичэр. Тэгсэн тийм ээ. Шинэжин тогмоо яна самдун домбоо нэрдэг юм говартал. Шинэ товадан самдун домбоо нэрдэг товоо дүүням бар чаран дөдвичэр гэдэг нь аранлагийг хэлж байгаа. Дөдвичэр. Дэна
самдын нийвийн садүжи шинажин тогма 망해서 шина даамадүжин ленж огч. Самдын нийвийн садүжин шинажин тогма бол юу байна гэх тийм ээ. Одоо харандлаг одоо таны хэлсэн гагдила чаваа байхгүй гэж харуулж байна гэхээр бол даамадуу гэж. Ачивын мүүдээр нь самдын нийвийн садүжин шинажин тогма 망해서 гэдэг шүү дээ тийм ээ. даамадүжин ленж доо гэж. нярдугжийн дүйшин ранги товжирж үрвээ самдын нийвийн ошин нэмжиг товжирдж үрвээ самдын нийвийн садүжиг гэвэр баде самдын нийвийн нярдугжийн цай гэж. Энэ тандыг чийжлэх ёстой шүү. Энэ самдын нийвийн нярдугжийн цайны дарамлыг энд тавьж. энэ цай нярдугжийн дүйшин рангийн товжирж үрвийн самдын нийвийн ошин нэмжиг. Самдын нийвийн ошин нэмжиг товлох арга нь болсон. Тэр самдын нийвийн садүжиг гэвэрийг бол самдын нийвийн нярдуг юм аа. Тэгээ нярдуг гэдэг чинь тэр оши самдын оши товлох арга нь болж байгаа. За энийг өмнө зөндөө ярьсан тийм ээ. Дэлаян шинэ башигги дүби самдын нийвийн нярдуг лай дамбууадан хахтунгис дүбийн нямын намжингийн нярдуг нийсүү ёжчинс. За ийм хоёр байна гэж нярдуг дотроо. Нярдуг лай дамбууа тийм ээ. Хахтунгийн дүбийн нямын намжингийн нярдуг нийсүү ёжчин. Чималаян самдын нийвийн нярдуг цаны сусор игба ижид сог. Самдын нийвийн нярдуг цаны сусор игба ижид сог. Маршин ядва сэрзээ багла ригдэ варчаатай гүндүүлээ гэж. За энэ яналгууд бол ингээд самдын няван сумба бүгдэнд нь бол адилхан. Энийг бол ингээд сэрзээ хүртэл бол жишээд мэдэрээ гэж тийм ээ. Цаны сусор игба ижид мова ижид гавадува ижид тэ журватаи барав ижид энтергээд байгаа штэ. За энэ бүгд бол ингээд бүгд адилхан гэж. Ригдэ варчаа тэ гүндүүлээ. Самдын дамбуу за жидавар дүши мемин жимчижин барлаян дэшноо гэж та сэрзээ байна шүү дээ. Дэшноо гэдэг нь бол тэр адилхан ингээд жишээд мэдэрээ гэсэн. Жишээс юм бич хэмээн зарлагдсан байна. Чадварны жигэлээс хам гомор сэмбэр зомбинцээ гэж. Хам гомбор сэмбэр зомбинцээ сим лон мэбар ingen зүндүү доовис омон сала самжундан зүгмэтна тожин мэбар омбана шатва гэж. За хам гомор гэдэг нь бол хам гонгийн дэнла гэсэн сан. Хам гонгийн дэнла. Тийм ээ хам гоман дэнла. Сим лон мэбар ingen зүндүү доовай. Сэтгэл бол одоо чөлөө байхгүй давгүйгээр одоо цаггүйгээр ingen зүнд орш юм аа. Хамаадид орш. Тэвс гомон сала самжундан гэж. Ingen зүнд буюу одоо ингээд зээжигдүү найва байдаг учраас дээд одоо газруудад бол самжун байхгүй. Самжун байх. Бодох санах учир шалтгааныг бодох санах гэдэг бол байхгүй гэж. Сүгмэдэд бол яг нь сүгмэдна тожун мэбар момбона шатва ингэж. Сүгмэдэд бол тожун мэбай. За сүгмэдэд бол сонсох гэдэг бол байхгүй гэж. Ягаад гэвэл дуу аваа гэдэг бол өөрөө дүрс учраас дүрс байхгүй одоо тэр сүг мэвийн түши тийм ээ. Сүгмэд хам гэдэг чинь сүг мэвийн түшээж хэлсэн ийм шүү дээ тийм ээ. Сүг мэвийн түши. Тэгэхээр бол даа гэдэг юм бол чи сүг манги сүг байхгүй учраас бол дааж нянжа гэдэг юм. Тийм учраас тожун байх. Тойва байх. За тойва нянжа байхгүй учраас тожун байх. Тожун байхгүй учраас тожунла дэнэ живийн шэрүү юу гэдгийг тийм ээ бүгд байхгүй. Тожун явар омбана шатва гэж омбана шат. За тэгээд энэ гоя Тэвлээ гоман сэмбэр зомбинсэн ingen зүндүүд гоман салаас самжун мэ гэж байгаа самжун мэ. Гоман салаас самжун байхгүй гэдэг чинь бол нярдугжин овор журмын одоо тэр самжун мэд гэсэн санаач нярдугжин овор жур. Энд чинь нөгөө нэг самдан төрж байгаа тийм ээ. Самдан
Төрхийн тулд бол одоо нярдгууд ингээд явж байгаа шүү дээ. Тийм учраас бол яах нь нярдгын овор журвын нэг ёсондоо шүү дээ тий. Шууд хэлэх юм бол нярдгын овор журвын нярдг имбэр журвын гэсэн. Нярдгын овор журвын тийм одоо юу самжун бол байхгүй гэсэн. Өөр угаасаа юу байх. Зай завсар газар байхгүй. Нярдгын овор журвын. Тэгээд нярдгууд явсаар байгаад тэгээд самдан дамбуу гойши. Тэгээд дахиад самдан нийвийн нярдгууд явсаар байгаад самдан нийвийн гойши. Тэгээд самдан сүмбийн нярдгууд явсаар байгаад нярдг ингээд чат дахиж явсаар байгаад самдан сүмбийн гойши. Дахиад самдан шивийн нярдгууд явсаар байгаад самдан шивийн гойши. Тэгэхээр энэ хооронд самжун байхгүй гэдэг чинь нярдгын овор журвын самжун байхгүй л гэсэн. Юм биз? За сүгмидна төжмэд омбона шатвайн. Дэдарна зүгмижин дэнла гомна гэж байна. Зүгмижин дэнла гомна ижид дамбуула тосим нягадан зүги дэнла гомна самжун бидэ гэж. Зүгмид хамын дэнла сүгмижин дэнла гэдэг нь зүгмид хамын одоо төрөл дээр л санаа шүү дээ. Зүгмижин одоо төрөл дээр бол цэцлэх юм бол ижид дамбуула тосим няга байхгүй гэж. 50 адан самбаа аль нь ч байна. 50 яагаад байхгүй вэ? Зүг мяваа. Самжун яагаад байхгүй вэ? Сим лом мявар дэн зүүн даваа буюу сэтгэл нь завгүй үргэлжид мөнхийн одоо ийм юунд дэнэнзэн буюу самади бясалгалын байдал байгаа учраас одоо санах чөлөө баг. Зүмжин дэнло гомна ижид дамбуула. Ижид дамбуу гэдэг чинь цаны сусаар игба ижид тийм үү? Цаны сусаар игба ижид дээр бол дамбуу ижид дамбуу гэдэг. Цаны сусаар игба ижид за бол тосим нягадан гэж 50 адан самбаа нягадан сүгжин дэнла гомна 50 самбаа байхгүй ойлгомжтой тийм ээ. Сүгжин дэнла гомноход бол самжун яваа. Яг сим ном явар дэнгийн зүүн доо ин гэдэг бол тийм ээ. Самдан шивийн нярдг нэ сэрзийн нярдгыг барлаа турва гадэ мэс гэж. Самдан шивийн нярдгоос самдан шивийн нярдг таны сус байж. Тэс эхлээд бол сэрзигийн нярдг хүртэл бол турва гадэ байхгүй гэж. Турва гадэ байх. Мэвис аваа дува ижижин тон бонвала ёндондо тон азамла шажжан гэж. За тийм зурва гадэ байхгүй. Дан зурва даним болчихж байгаа шүү дээ тийм ээ. Зурва даним болчихж байгаа шүү дээ тийм ээ. Нөгөө сэтгэл одоо зовлонтой байдлаасаа тэрийг бол одоо гимтээд үзээд тэгээд самдан дамбуу руу орж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд ишээ хорж зурва дэва, манши хорж зурва дэва их бичлэн ингээд явж байгаа шүү дээ тийм үү. Тэгээд одоо юу лээ? Нөгөө идэ гэж хэлээд байгаа. Дэван гэж хэлээд байгаа тийм үү. Тэгээд бол яг л самдан шива дээр ирэхээр бол даним бол. Тийм учраас самдан шивийн нярдгны сэрзийн нярдг гэж барлаа зурва гадэ мэвис аваа дува ижид гэдэг бол байхгүй гэж. Аваа дува ижид. Бонвала ёндонд тон замлаа шат. Би ёндонд гэж харах төдийл зүгээр л номсон. Жихэн одоо тэр гадэ байхгүй. Цукхамна самжун ёдур симдэ гэж. Цукхамна самжун ёдур симдэ дэна живог ядуугаа шиг живог яна самжун юм гоё. За сүмэд хамд бол самжун ёдур симдэ буюу самжун байгаа болов уу гэж бодож байна гэсэн санаа. Тийм ээ. Ягаад гэвэл цукхамд бол живог байгаамаа. Живог гэдэг чинь юу лээ? Ранги дэ даг ямдагла дэна жева шүү дээ тийм ээ. Ранги дэ даг ямдагла дэна жева. Даг ямдаг гэдэг чинь маань жүнцэн ямдаг. Учир шалтгаан үнэн учир шалтгаан. Тийм ээ. Даг ямдаг, жүнцэн ямдаг, дүвжин ямдаг нэг утгатай шүү дээ тийм ээ. Тэгээд живог байгаа учраас ранги дэ дагла дэна жева бол живог ямдаг гэдгсэн чинь живог за энэ бол ямдаг гэхээр ойлгож байгаа шүү дээ тийм ээ. Живог ядуугаа шиг живог яна самжун юм. Живог яна самжун юм. Самдан нива янчидна нярдг сагми мэдээ гэж. Самдан нивагаас дэшээ бол нярдг сагмид гэж бол байхгүй гэж. Самдан нивагаас дэшээ тэр нярдгууд дээр нь бол сагмиджийн лам гомнох гэж. Сагмид гэдэг нь бол жигнэлэн даймын ламыг гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг гомнох усаа байхгүй. Яагаад вүлээ? Яагаад гэвэл самдан дамбун ойши байгаа шүү дээ. Самдан дамбун ойши тоглосон байж ич самдан нивийн нярдг дээр тэр лам гомнох бол ямар шаардлага тийм ээ. Шаардлага. Яагаад гэвэл самдангийн ойшин
одоо лам гомноход илүү хялбар байдаг. Нярдуг дээр гомнох нь бол илүү төвхтэй байдаг. Төвхтэй. Нярдуг өөрөө одоо нярдуг өөрийн хүм маяг би жилээ байгаа шүү дээ. Үйл ажиллагаа хийж байгаа ийм бас оюунууд шүү дээ. Тэгэхээр тэн дээр дахиад жигдэн гинлайн дайвын лам гомнох бол төвхтэй. Тийм учраас ямар шаардлага байна. Хэрэглэхгүй гэсэн. Энэ урд нь ярьсан шүү дээ, тийм ээ. За самдан нева янчидна нярдуг сагмын мэдээ самдан нева янчиж нярдуглаа дэна далим жива мэвичэрдэ самдан невийн нярдуг тана самдан домбон ошин юмжиг товын чав. Самдан домбон ошин товлжиж самдан невийн нярдуг руу орно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр лам лаван тэр байж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр юу гэж вэ? Чав. Лам лава самдангийн ошин товно. Энэ нь шүү дээ. Лам лава, тийм ээ. Зам мөрийг бясалгахад хялбар гэсэн санаа, тийм ээ. Илүү хялбар. Самдангийн ошин товлчоод лам гава буюу илүү төвхтэй, хүндрэлтэй, бэрхшээлтэй самдангийн нярдуглаа дэнэ далим жавала говаа мэвчэр. Тийм ээ. Жигднэлэн дайвын лам гэх бол ямар хэрэгтэй. Тийм ээ. Говаа мэвчэрдэн самдан нева янчида нярдуг мэжиг мэжжан мэва юм гэж. Нярдуг мэжиг мэжжан мэва юм. За тэгэхээр бол бүр өмнө дээр бол нөгөө гандэж аваа гэдэг чинь энэ холбогдсон шүү. Гандэж аваа. Тийм ээ. Самдан домбон нярдуг идлаж идвэн ла дамбууа. Нярдуг идлаж идвэн ла дамбууагаас дээшээ бол уусаа жигднэлэн дайвын лам гомнох байхгүй гэсэн шүү дээ. Тийм ээ. Байхгүй гэсэн шүү дээ. Тийм ээ. Тэгээд нөгөө маваа ээжэд тавихаар гандэж аваа гэсэн шүү дээ. Тэгээ энэ нэтэр эргээд холбогдоод ингээд таслаа идэг юм бол биелтэй бол. Тэгээ бид нарт бол зовоо. Хонаар. Самдан нева янчиж нярдуг янаа гэж. Самдан невагаас дээш гэдэг нь бол 3 4 тийм ээ. Тэр нярдуг янаа нярдуг дагвава янгоо урт аал гэж. Нярдуг дагвава буюу нярдуг сагжээ гэж байна шүү. Энэ дээр орж ирж байгаас юм гоо урт. Дэ янчууд нярдуг сагмэ мэвичэр. Одоо хин асууж штэ. Хажиг аранлагаас асууж байгаа байхгүй юу? Урд нь бол сая ийм дамжаа тавьсан штэ. Самдан нева янчиж нярдуг янаа нярдуг дагвава юм би чав юм уу? Аранлаг танихаар бол. Дэ янчид гэдэг нь самдан нева янчид тэрнээс дээш нярдуг сагмэ мэвичэр. Дэна дэ яна шаргийн намбажинжи нярдуг янгоо урд. Дэдвичэрна чав. Шаргийн намбажин гэдэг чинь бол нөгөө шивэр даваа рагбар даваа буюу нөгөө гомаала шивэр даваа, огмаала рагбар даваа, жондууд даваа, нимэгсүү даваа гэсэн санаа штэ, тийм ээ. Гимтэй гэсэн бодоод дэшээ явж байгаа штэ, тийм ээ. Уусаа гимтэй гэж үзээд орхиод ээтгэе одоо хэрэгтэй юм байна. Эрдэмтэй юм байна. Тэ юмдундууд даваа. Тэгээд дээшг нь бол шилжээд явж байгаа штэ, тийм биз. Шаргийн намба тэгэхээр бол самдан нева янчиж нярдуг яна шаргийн намбажинжи нярдуг юм би чав юм уу гэж дэдвич. Мачвдэ самданжи нярдуг дагвава яна шаргийн намбажинжи нярдуг юм би болов мачв. Энэ тун сонирхолтой ялгаж үг. Самдангийн нярдуг дагвава гэд сагжээ байлаа гэд шаргийн намбажингийн нярдуг байх бол алдгүй гэж. Маш сонирхолтой. За энэ дээр бол тагсал байгаа шүү. Тийм ээ. Самданжи нярдуг дагвава яна гэдэг чинь сагжээгийн лам шүү дээ, тийм ээ. Сагжээгийн лам. Жигдэн бил лам. Сагжээгийн лам яна шаргийн намбажингийн нярдуг байх бол алдгүй гэж. Ачаа бичэрдэ. Шина башиг гэдүви самдан домбо нярдуг идлаж идвэн лай дамбууаде самданжи нярдуг дагвава ганшиг дэ шаргийн намбажинжи нярдуг маян бичэр. Чима дэртэл одоола рагбадан самдан дамбуула шивэр дайна төсөмжис жодвор жидвийн нярдуг дэ хахтунгис дүйвийн самдангийн нярдуг юм биш. Тэр нь юу юм гэхээр таны сусрыг баяж. Үгүй ойлгож байна. Тийм ээ. Хахтунгис дүйвийн самдангийн нярдуг юм биш. Дамбуу дэртал дэ нярдуг мэжөө мэ дагвава юм биш. Дэртал дээла дэна диншин онсондуудаг бол хахтунгийн нярдуг жэвинцэ нярдуг сагмэ им жанс шинажи дүйвийн ядлаж идвэн лай дамбууар мөрөн ичэр. Шинажи дүйвийн ядлаж идвэн лай дамбуу гэдэг. Шинэ томаа тавгийн нөгөө гансангийн жудлаа явын дингийн зэн хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр нярдуг ядлаж идвэн лай дамбууа гэж. Тэр бол юу лээ? Өдвийн хамлаар агвар даваа. Самдан дамбуула шивэр даваа бол байхгүй гэж хэлдэг шүү дээ, тийм. Тэгж байгаа нярдугч нь бол хахтунгийн дүйвийн
самданжийн нярдуг юм а гэж. Додволоо рагбар даваадан самдан дамбуулаа шевр давын одоо тэр нярдуг болвол тахтунгис дувийн самданжийн нярдуг юм а. Тэр нярдугчин болвол нөгөө шинэжис дувийн ядлаж идвэн лайд амбуугач. Тэгвэл юу юм гэхээр цаны сусрыг байж. Тэгэхээр нярдуг инкэ тэгсэн мөртлөө шаргагийн намбаажин маянба болвол байна гэж тийм ээ. Тэр байга ганц нь бол нярдуг ядлаж лайд амбуу. Шинэжис дувийн ядлаж идвэн лайд амбуугаар мэрүүн ичрэр гэж шүү дээ. Хонаар. Тэгвэл самдан ява янчижи нярдуг сагмын явартал чир мёнгийн жүжийн самдан нивийн нярдугтай сагмын юм бич. Яртал дэ ламдын юм бичэрна мачвдэ дэний зобилүгинж ранлуула тэгчингийн мовоо гондом сагжаасуу. За энэ сонин гараад ирлээ шүү дээ. Ранлуула тэгчингийн мовоо гондом болвол сагжаа юм а гэж. Андэж аваач болчлоо шүү дээ тийм үү? Наад одоо чир мёнгийн жүжиг самдан нивийн нярдуг сагмын юм ба тавьж байгаа ч юм зодгийн ёсоо буюу тэгмэн дүмтэ марава жигрэн маравын ёсонд ярьж байгаа юм. Ранлуула тэгчингийн мовоо гондом сагжаа юм а гэж шүү дээ. Тэгчингийн мовоо гондом сагжаа юм а. Харанлаг бол дээр яг хэлсэн шүү дээ тийм ээ. Уул нь бол би байхгүй гэж хэлэн тэгтээ гандэж аваа гэсэн шүү дээ тийм ээ. За ингээд тодорхой болж байна тийм. Ой. За нева. Самдан нивийн нярдуг цаны сосорыг ба ижижис жоцул ёдтэй гэж. Самдан нивийн нярдуг цаны сосорыг ба ижижин жоцул ёдтэй гэж. За цаны сосорыг ба иж. Одоо нөгөө иждүүдийг бол тус нь бол нарийн яриаггүй одоо эндээс эхлэх гатна шүү дээ. Самдан нивийн нярдуг цаны сосорыг ба ижиж жоцул ёдтэй. Самдан дамбуул рагбадан самдан яваала шивэр дайна гэж. За рагбар даваа гэдэг нь бол гимтэй. Самдан ява шивэр даваа гэдэг нь одоо эрдэмтэй ёмдонд даваа тийм ээ. Шивэр дайна хойсомжис жодвор жадва гэж. Хойвадан самба сонсог санахаар бол шинжлэн үлдэж байгаа. Гимтэй юм байна. Гмийн санаа. Самдан ява бол эрдэмтэй юм. Тус эрдмийн санах тийм ээ. Бичлэнгээр. Ингэж шинжилж байгаа. За юу гэж тойсомжис жодвор жадва юм бич. Самдан нивийн нярдуг мова иж товаадан хахтун дүжрвийн самдан нивийн нярдуг товаа дүн юм а. За тэгэхээр самдан нивийн нярдуг мова иж товаадан хахтун дүжрвийн самдан нивийн нярдуг товаа дүн юм гэж байгаа. Тэгэхээр энэ бол гомжун зоврж байгаа бол. Самдан нивийн нярдуг мова иж товаадан хахтун дүжрвийн самдан гэж байгаа үстэй. Тэгэхээр түрүүн дээр гарсан шүү дээ. Хахтун товаадан шинайдан лагантун сүндүү бэрлээ товаа дүн юм гэсэн шүү дээ. Дүн юм. Тэгэхээр мова иж гэдэг чинь гомжун зоврж үрийн. Мова иж товаадан шинай лагантун сүндүү бэрлээ товаа дүн юм. Тийм учраас гомжун зовоо гэж. Цаны сосорыг ба ижид бол хойсомжис жодваа жадваа юм. Хойсомжис жодваа жадваа юм. Тийм ээ. Хахтундун жесү тумба юм гэдэг байгаа шүү дээ. Жесү тумба. Жин тумба. Самдан нивийн нярдуг мова ижид бол хахтун дүжрвийн самдан нивийн нярдуг товаа дүн. Тийм ээ. Хахтун дүжрвийн гэж байгаа. Хахтун дүжрва гэдэг чинь хахтун ямбар журва гэсэн үг шүү дээ. Хахтун ямба төрж шүү дээ. Хахтун ямба товаадан шинэ лагантун сүндүү бэрлээ товаа дүн юм гэдэг түрүүн дээр гарлаа шүү дээ. Равду ямба ижижин үед бол яг нь рангийн оголжин банжир журвийн жигдэмбийн гомбон самдан дамбуу садүжин юм чимбүү горсомжин онин товаасуу шивэрж гэж. Энэ өмнө зөндөө ярьсан. Тийм ээ. Раду вемба гэж. Раду вемба гэдэг чинь одоо маш хоосон байхгүй болгож байгаа гэсэн санаа шүү дээ тийм үү. Юу байхгүй болгож байгаа гэхээр додвийн юм жигдэмбийн гомбосоо журвийн. Жигдэмбийн гомбосоо журвийн додвийн юм чимбүүн госон. Чимбүү госон буюу чимбүү дотор 3 байгаа шүү дээ тийм. Чимбүүн бэрэн чимбүүн чүнүү гэдэг энэ гурвыг бол равду вемба. Равду вемба. Равду вемба ижижин гавсуу бол рангийн ойгуулжин банжаа гэдэг нь бол яг одоо өөрийнх нь эсрэгсэн харалдаа одоо тэр төвчгдгүн бол жигдэмбийн гомбон юу. За энэ одоо жигдэмбийн гомбон гэдэг бол банчин их чанар түмэн маян бид нэр төгсөө дээ тийм ээ. За самдан дамбуу садүжин юм самдан дамбуу садүжи юм чимбүү горсомжин онин товаасуу шивэрж чадаа. Гар самдан дамбуулаа шадвис догны бичэр гэж. За өмнөх самдан дамбуу дээр ярьжсэнтэй бол адилхан тэрнээс бол мэдэрээ гэж тийм ээ. За тэгээ самдан яваа сумба бүгдөө адилхан шүү дээ тийм. Тэгээд жишээд мэд.
гар самдан домболоо шадвис дооно вич. Нярдог нямунжин мэдээ дээр рангийн огсоолоод очигдсон барлуур жид миний вичэр гэж. Нярдог нямунжин гэж бол байх. Мэдээ рангийн огсоолоо очигдсон барлуур жид миний вич. Гэж доод газрынхаа бол очиос алж чадаагүй учраас нярдог нямунжин. За нямунжин гэдэг нь бол одоо лойрог дээр гардаг одоо тэр олон сонсон байгаа шүү дээ. Энэ дээр бол ялгах зүйл маш их биш дээ. Даньон дүг, давын юмун 6, ойрын манис 20, нянан нишүү тэгээд ялгаж байгаа тийм ээ. Тэгээд хэдүүлээ яг дараа ярилцж байгаа. Тэгээд дүүрэл ойрог дагрыг энэ төр бас нэг ярьж л байгаа. За юу бол. За нева самдангийн гоши шат болаа гэж. Гоши. За ингээд нярдог яриад дуусчих. Тийм ээ, нярдог. Нярдогыг бол ингээд идлаж идлээ дамбуугаас игээд тань сүрэг бай. За самдангийн гоши гэдэг нь юу? Хажиг янлаггийн гоноор ангийн огсоолоо дааварж идэ самдан садужи гэвэрийг ба. Самдангийн гошин юмж цанид дээ гэж. За янлаггийн гоноор огсоолоо даав. Тийм ээ, янлаггийн гоноо гэдэг нь бол нөгөө Нямбын янлаг, Паянгийн янлаг, Найжийн янлаг гэх 3 янлаг байгаа шүү дээ самдан дээр тийм ээ. Гол 3 одоо янлагуудын нь бол 10 18 билүү янлаг байгаа шүү дээ. Тэрийг бол энэ 3-т хувааж байгаа шүү дээ. За тэгэхээр бол самдан бол янлагийнхаа үднээс бол хоорондоо ялгаж байгаа. За энийг жидэн дээр бид нар үнссэн шүү дээ тийм ээ. Самдан дамбуу янлаг ямар үйл ажиллагаа вэ? Самдан ява нангар авдуу дамва тийм нөгөө дан шишин даним энэ нангар авдуу дамба. Самдан сумба дээр болохоор дан шишин даним гээ өөрийнхөө нэрээр гарсан их мэтлэнгээр ингээ бүгдийг ярьсан шүү дээ. Тийм учраас янлагууд нь өөр. Тэгэхээр ялгаа нь тэн дээрээ байгаа шүү дээ. Самдангийн ялгаанууд нь бол тэн дээр байгаа. Бүгд хамын одоо дөрв бол ялгаа нь юу гэхээр мегва буюу тэр анхаарал хандуулж байгаа тэр бяцлаглалын самадигийн дөрөгдлийн орн нь бол өөр учраас тэрүүгээр ялга. Нэг нь бол намхаала мегва, намшила мегва, жиамет бола мегва, тэрзила мегва. Ийм маягаар бол мегвийн гоноо өөр тийм ээ. За тийм учраас самдангийн цандыг тавихтаа яаж тавьж юм гэхээр янлаггийн гоноо рангийн огсоолоо дааварж идва буюу тийм янлагийнхаа үүднээс бол өөрийнхөө одоо тэр доод газраасаа бол илүү ийм одоо самдан садужийн гэвэрийг ба. Одоо самдангийн гошин юмжуг цайны сэрва мэдээ те. Самдангийн гошин юмжуг яна янлагийн гоноо рангийн огсоолоо дайсан би чав. Дайсан ба ингэж. Дааварж идва гэж одоо цаг тийм ээ. Дааварж идва гэж. Дайсан ба гэдэг чинь өнгөрсөн цаг. Ийм хоёр ялгаа. Тэла чавд огсоолоод очигдон барлсан бадан барлуур жидваны алва юм бичэр. Тэртэл томбон бансын бадан тонгон бовор жидва гэж одоо цаг шүү дээ. Бовор жидвийн ламны галвичэр. Нэг нь бол төвччихсэн нөгөөх нь төвчж байгаа гэсэн санаа шүү дээ тийм ээ. Исванис. Энэ хоёр бол галвичэр дээ. Жидв гомбон бансын бадан дэ бовор жидвийн ламны галвичэр. Чима мадуна дэ гомбон жидв бовын намчин явар талбоо гэж. Гомбон жидв бовын намчин. Ялгаагүй гэх юм бол тэ чима мадуна гэдэг нь жидв гомбон бансын ба гэх. Жидв гомбон бовор жидвийн лам хоёр алва маян гэх юм бол тэгвэл гомбон шидв одоо багнаж байгаа, твчж байгаа, шидвийг багнаж байгаа тийм намчин буюу нэг өсөндөө бурхан гэж байгаа мó гэж. Эний чинь багнаад арилгачаад тэгээд бурхан болж байгаа болохоос биш. Одоо арилгаж байгаа бурхан гэж байхгүй гэсэн. Тэгэхээр ганц жижиг юм анд байгаа шүү дээ. Тэрнээс чинь ингээл хамаагүй. Энд би багнаж хахад тэнд бурхан байж байгаа. Тэгээд шидв бонвадан тэр намчи яваад дүүним байж лээ штэ. Тэгээд тийм жохон хүүхдүүдийн тагтвал явахгүй штэ тий. За. Тэгээд сонирчтэй тэгэл саад ч гэсэн тэгэл том гівшнэр ч гэсэн яагаад ийм тагс хайж байгаа юм бол доо гэж бодохоор байдаг штэ. Тэгэхээр энэ хоорондоо хаялцах гэдэг бол хүний оюун ухааныг ч маш хөгжүүлж идэг тул идэг. Тийм учраас ирээдүйд бол заавал одоо нэг зобоо хийх гэж бодох. Нэгт хоёр гэх юм бол эн чинь асуулт асуух энэ байдлаасаа гадна энэ ингээ удаан үргэлж
хүний оюун ухааныг үнэхээр их шалгав. Нэг бол одоо би бол тийм ундаг зобоо хийдэг төрлийн хүн биш л дээ. Бүр ингээ ажиллаж бол харахад тийм ээ. Ер нь бол 15 минутаас тааш бол тэгээд үнэхээр хүний оюун ухаан өөрөө ер нь ялгагдаад эхэлж байна. Зобоо хийхэд 15-20 минут тэгэл цуцж байгаа тийм ээ. Эхэндээ жоохон сандарч ирсэн 15 минутаас хойш нэг сайхан жигтгэн болоод ерөөсөө сандрахгүй юмаа санаж байгаа эн тэндээс нь тэр хүн мөн татж байгаа тэгээд лүн тавихад энэ төр өнгө бүр өмнөх хойдохын бүр яг таг тааруулаад ингээд тас гэж хариулаад ингээд ерөөсөө төөрч маш сайхан ингээд бариад хамж байгаа ингээд бариад явж байгаа бол байдаг штэ. Их мэтлэнгээр бол энэ хүн чинь бол дадлагын тэр сургууль хийж л одоо орж байгаа штэ тийм ээ. Тэгээ тиймгүй улсууд ч юм бол аян таа. Тийм учраас зобоо гэдэг бол үнэхээр одоо тэгж зобоо хийжсэн улсууд зүнөглөх, тэнэгрэх, алтгеймер болох боломжгүй шахав юм шиг. Яг гэвэл банк тийм оюун ухааны дадлаг татвал хийж байгаа тийм ээ. За энэ илүү үг. Чаяа янлагыг оноор анги огсоолоод очигдон барлуур жидвийн самдангийн гоши мэвартал рангийн огсоолоод очигдон барлуур жидвийн самдангийн гоши мэвартал Чаракгийн намбажинжин самдангийн гоши мэвч чирдэ огсоолоо рагбадан рансала шевэр дайна жодур жидвийн самдангийн гоши мэвчэр рансала шевэр даа баггүй шүү дээ. Эдор жодваны нярдог таны сосор игва ижил согжин гавна ёжинс дэ ёна мошин гавсу эдор жодон мэвчэр. Тэр одоо өөрийнхөө одоо үеийг бол одоо эрдэмтэй гэж үзэх юм чинь бол яг нярдгийн үед цаны сосор игва ижил тэргүүтэй үед бол байж болох болов. Дэ ёна мошин гавсу эдор жодон мэвчэр. Тэр үе нь одоо тийм ээ өнгөрцөн хойно дахиад гоши товолцсон самдан гоши товолцсон үедээ тэгж одоо шинжилэх нь бол ямар ч хэрэг ба гэж урд нь шинжилсэн юм чинь тийм ээ. Мэвч оноо намшидлаас энэ шаян гэж байгаа чинь аранлаг шүү дээ тийм ээ мэдж байгааз. Аранлаг өргөжлүүлээд яа. Шидэв бонгийн нам чи явар талуу гэсэн гомбон шидэв бонгийн нам чи явар талуу шаян мөн гэдэг аранлаг өргөжлөө ярьж байгаа шүү дээ тийм ээ. Оноо намшидлаа. Чаракгийн намбажинжин самдангийн гоши сумба метеор журөө шана ч юм мэдээ. За хажиг өөдөөс асууж байгаа. Намшдын лун татаад Чаракгийн намбажингийн самдангийн гоши гэж байна гэж айлцсан байж тээ. Тэр чинь одоо тэгээ танихаар буруу бол таарч гэнэ үү гэхээр жом мэдээ гэж юмгүй гэж бол үзүүлээ. Чаракгийн намбажинжин самданжин нярдуулаа жүмэс жүүмин бравла дагвэ. Жүүмин бравла. Уг шалтгааных нь нэрийг бол бравт нь одоо ийм ийм тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Нөгөө Минцэг игээ сүм гэд дүүрэн дээр гардаг шүү дээ. Тэн дээр нэр гэдгийг ярихад бол хүмэн бравла дагва, бравминжула дагва. Тэгээ одоо нохоор нарны гэрэл нар орж ирж гин гэж ярьдаг. Уул нар орж ирэх гэрэл тийм ээ. Нарнаас гарч ирж байгаа брав орж ирэхдээ зэрэг бол тэр бравд нь бол жүүгийнх нь нэрийг өгж байгаа шүү дээ тийм ээ. Нар ороод ирлээ. Нохоор нар орж ирлээ гэж ярьдаг үстэй. Тэр шиг энэ олон жишээ биш үү тийм. Энэ мин гэдэг. Энэ мин гэдэг бол бас нэр гэдэг бол чухал юм байна шүү дээ. Гоёо одоо умын бүх юм бол рангид санижис мадува мин зам гэж байна. Нэр томьёо төдий гэхэд нэр гэдэг чинь юу юм бэ? Ямар маягтай нэр гэж тавих хэрэгтэй юм бэ? Тэр бас очиод ингээд нэр гэдгээ эргээд санах судлах хэрэгтэй байгаад байна. За тийм. Тэр бол энэ юун дээр бол намшдад айлцсан тэр Чаракгийн намбажингийн самдангийн гоши сумба бол ямар утгаар айлцсан бэ гэхээр Чаракгийн намбажинжин самданжин нярдуулаж юм эс гэж тийм ээ. Чаракгийн намбажин шевэр даваа равар даваа гэдэг чинь бол самдангийн нярдуг дээр байдаг. Тийм учраас нярдугын байдаг зүйлийг бол брав буюу самдангийн гоши дээр гошиг бол тэгээд нэрлэлцсэн болохоос биш жинкнээсээ самдангийн гоши мөртлөө Чаракгийн намбажин юм бол байдаг гэсэн үг бол биш юм аа. Жүүмин бравла дагвын болсон хэрэг шүү гэж ингэж
Тахтун чимууд Чирэггийн Намбажинжин Уншийн Медур салвар сүм бичрэр гэж. Салвар сүмба гэдгийг нь бол бид нар нодлон хавар самсаг уншихтаа уншсан шүү дээ, тийм ээ. За энэ удаа Чинал Агатун партнераа голж байгаа. Камерамын нэгүүдийг бол давхар уншсангүй ингэжлаа да. Бол уншсан бол. За яах вэ? Салвар сүм бичрэр. Ян хажиг янлаги гонаа ранги огсаала дайвын сим зээжэг ба цүндэндан жаваа те хамдангийн ошин юмжуугийн цанисрва мэдээ гэж. Тэгэхээр энэ самсуг энийг ингээд уншчихтай зэрэг бол дараа нь та нар ламирм бол тэр шинагийн хэсэг энэ төр бол ямар ч асуудалгүй шүү дээ. Маш сайхан зураагаал биш. Энд дээр л гардаг нэр томьёонууд, энд гардаг ойлголтууд бүгд өөрөөсөө өөр илүү юм байна. Өөр ойлгоогүй зүйл бол илүү тодорхой нэр томьёо момны хувьд хийж байгаа шүү. Маш сайхан дэлгэр ном. Манай хичээний шүн бол товчхон байгаа шүү. Маш гол зүйлүүдийг аваа. За ян хажиг янлаги гоноор анги огсооло дэвийн сим зээжиг баадан цүндэндэн жаваа. Цүндэндэн жаваа те хамдангийн ошин юмжуугийн цанисрва мэдээ цонжаа яна геваин гоо тийм ээ. Цонжаа яна гэдэг чинь самдангийн ошин юмжуугийн геваин гоо. Цанид дээдэн нёмжуг нёмжингийн шинтүү юу бичэр. Таны тавьсан цанид болвол нёмжин бас байж болохоор тавьсан байна. Харин самдангийн ошин нёмжуг гэдэг чинь гева байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр бол цанид цонжоо хоёр гэдэг бол нэг юм үндсэн хууль байгаа шүү дээ. Үндсэн хууль гэдэг юм одоо зарчим. Цанид цонжоо хоёр бол намба цүн баах. Тэ? Намба цүн баах. Танид гева үзүүлж байгаа бол цонжоо гева л байх хэрэгтэй. Цонжоо гева бол танид гева байх хэрэгтэй. Тэрнээс ингээ хоорондоо нэг нь мегава үзүүлээд нэг нь гева тийм зөрөө байх хэрэгтэй. Цанид гаггүй намбажин байх юм бол цонжоо гаггүй намбаж. Цонжоо гаггүй дүвийн намбажин бол цанид дүвийн намбажин. Тэ? Их мэтлэнгээр бол эн чинь нөгөө нэг юу илээ цанид цонжоо хоёр чинь цанцсан чаваа гожууд нээлэх хэрэгтэй шүү дээ. Нөгөө цонжоодэ яна цанидэ юм бин ч цанидэ энэ цонжоодэ юм бин ч маяна маян бин ч ёна ёвин ч мена мевин ч ингээд бол хоёр тал руугаа ёд мэд им маян гэдэг ингээд 8 чаваа бол ээлж өгөх байдаг. Тэрс энэ дагсал орж ирж шүү дээ. Цонжоодэ яна геваинго цанид дээдэн нёмжуг нёмжингийн шинтүү явж дамбууд өвдө зөөлө нёмжуг гева зээжиг баг. Нёмжуг бол тийм ээ хамдангийн ошин нёмжуг бол гева баг шүү дээ. Гева юм ба зээжиг ба юм ба. Зээжиг ба юу динэнзэн зээжиг ба гэдэг нь бол сим зээжиг дүү найва гэсэн санаа шүү дээ тийм ээ. Сим зээжиг дүү найва. Нёмжуг шээ ошин нёмжуг бол гева юм ба гевэр ива баг шүү. Тэгээд зөөлө нёмжуг гева зээжиг ба шисүү. Анлуг нийс. Аранлаг өөрийнхөө занд. Мигвадын янлаг нийллээ гэж ялгаж шүү. Мигвадын янлаг нийлээ. Янлагийн гоноор анги огсооло дави гивэр ива. Гивэр ива. Самдангийн ошин нёмжугийн цан. Самдангийн ошин нёмжугийн цан. Тэгэхээр энийг бол про бид нар бүр илүү тодтогч ойлгох юм бол яаж ойлгох вэ? Тэгэхээр Мигвадын янлаг нийлээ. Янлагийн гоноор арангийн огсооло давийн самдан садүжийн гивэр ива шүү. Самдангийн дүйбийн гивэр ива гэж байна. Самдан дүйва гэдэг үг нь байхгүй байгаач. Самдан садүй гэдэг үг нь байхгүй байгаа. Гэхдээ энэ бол одоо самдангийн ошин нёмжуугийн цанд тавьж байгаа учраас янлагийн гоноор анги огсооло дави гивэр ива гэхээр бол зэрэг юу лээ? Гивэр ива гэхээр самдан садүй юм ба. Самдан садүйжийн гивэр ива авах хэрэгтэй шүү. Тэрнээс садүй садүйжийн гивэр ива энэ тавиад тэгээ самдангийн ошин нёмжуугийн бартал Мигвада янлаг гэдэг нэг өөрөө нэг юм тавьчаад ингээд тэгээд ээж болохгүй шүү дээ. Нөгөө гончиг сүм гэдэг нөгөө нэг нааж авалдаг шүү дээ. Нөгөө юу лээ? Одоо гончиг сүм гэдэг нөгөө ам гараад яхаар зэрэг гончиг сүм гэдэг чинь бол нөгөө санжаа гончиг, чөө гончиг, гиндэн гончиг ярьж байгаа шүү дээ. Тэгэл бол нөгөө чиний гончиг сүм талхмаас л илсэн чихрэл хэлстэй гэдэг шиг. Тэгээд Мигвада янлагийг тэр Мигва янлаг хоёрын нэг хамаагүй тавьж Ярангийн гоноо асаалаа гевэрийг гэхээр дөдөө садүжи гевэрийг тавьчаад дээж очиж самдангийн ошин нёмжуг ямбартаа л гэдэг тагслах гэдэг болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол рангийн огсоолоо дави гевэрийг гэдэг нь самдан садүжи гевэрийг юм ба ширшаа шүү. Самдан садүжи гевэр.
삼등경 어신 염죽 아니 삼등경 어신 염죽 가식 아람브라 동물댐바 기지지 지지정 허르베도와 준 염죽이 삼등경 어시 찬다 그치. 자 삼등경 어신 염죽 가식 너도하다 더치던 바르데 랍도 집이 릭징 삼등 담봉 어신 염죽. 자 ойлгомжтой 삼등 담보 болоод дүй хамгийн чавар аваагаас салжиж бол болж байгаа шүү дээ. Додволоод дочигдсон барлва. гэдэг нь бол ришиг онжирдүү мява. Ришиг онжирдүү мява. Таван жава баава май. Барлва гэсэн бангваач гэх барлва гэсэн. Равдучиви ригжин. За равдучиви ригжин гэдэг нь равдучева төдийгөр болоо те додволоо дочигдсон барлва зам. Энэ төдийгөр бол самдан дамбуу тавьж болж байгаа. Дүй дочгоос салсан төдийгөр самдан дамбуу оши тавьж болж байгаа. Ригжин гэдэг нь бол энэс дээш гэх. Тэгээд энэс дээш нь багтана гэдэг нь самдан нива сумба бүгдөө бол яг нь додволоод дочигдсон барлва юм би таваа учраас ригжин риксу найва гэсэн санаа шүү дээ. Риксу найва гэдэг чинь бол ингээд юм багтааж байгаа хэлбэр шүү дээ. Тэр язгуурт гэдэг нь бол тэр язгуурт нь бол самдан дамбуу ошигоос дээш хүрнэ. Равдучева гэдэг нь равчеги зам гэдэг шүү дээ. Равчеги жэ гэдэг шүү дээ. Гэдэг таслах гэсэн. Равдучева гэдэг чинь юм тасалж байгаа хэлбэр шүү дээ. Тэр төдий гэсэн сан. Юу төдий гэхээр самдан дамбуу бол дүй дочгоос хагцсан төдийгөр тавьчихж байгаа. Ригжин гэдэг нь бол энэс цаашгууд нь бас энэ хүрээнд хамаарна гэсэн. Цаашгууд самдан ява сумба шива тийм ээ дүй дочигдсон барлаа юм а гэдгийг бол харуулж байгаа хэлбэр шүү дээ. Ригжин самдан дамбуу ошин юмжуги цанид. Дэлайна ни одоо алга энэ таны маяг өндөө ярьсан шүү дээ. Дахин давтаад харагч. Дэлайна ни самдан дамбуу ошин юмжуг дотор бол хоёр байгаа гэж. Одоо самдан дамбуу ошин юмжуг гаан шиг хорва идэ савэрийг сунава самдан дамбуу ошин юмжуг замбуун цан. Самдан дамбуу ошин юмжуг гаан шиг хорва идэ буюу ишээ хоржин цорвоо дэва гэж байна шүү дээ. Ишээ хоржин цорвоо дэва. Тий эргэсүн найваа те самдан дамбуу ошин юмжуг түүнийг бол замбууа гэж. Дэ гаан шиг цорвоо данимж сав эргэсүн найваа бол самдан дамбуу ошин юмжуг чадваржин гэж. Гэж. Чадваржин гэж. Самдан ява янчлаа ошин юмжуг замчээ нижи ява бол байхгүй. Замчээ ни гэдэг нь ошин юмжуг замбууа саяны ошин юмжуг замбууа чэ гэдэг нь бол чадваржин гэж. Оши замкэни самдан ява янч. Зөвхөн самдан дамбуу дээр самдан дамбуун ошин юмжуг замбууа чадваржин гэж хоёр ялгаж байгаа. Самдан яваагаас дэше самдан нивэн ошин юмжуг замбууа чадваржин. Самдан сүмбийн ошин юмжуг замбууа чадваржин гих мэтлэн ялгаа бол байхгүй. Замбууа чадваржингийн нийжин ява мэт дэ янчлаар ансаадан дочогдсон маа баралвар ансан янлаг хажиглаад очигдсон барлуур жид нүа мэвичэр гэж. Тийм ээ. Янчлаа гэдэг нь самдан яваагаас дэше бол рансаадан дочигдсон маа барлуур рансан янлаг хажиглаад очигдсон барлуур жид нүа мэвичэр. Тэр бол өөрөө өөрийнхөө тэр байгаа газрынхаа точгийг одоо тэрнээсээ салахгүйгээр бол дэше явна гэж байхгүй гэсэн санаа шүү дээ. Тийм очигдсон рансан янлаг хажиглаад дочигдсон барлаа гэдэг нь зарим нэгний ёснооносуудыг тийм ээ зарим нэг дочиг олон дочиг гэдэг байгаа шүү дээ. За энэ тухай бол намдал дээр их тодорхой гардаг. Энэ дочиг рагваг ярьж байгаа. Дочиг рагва. Тэр ч дочигдсон барлуу жид нөөш самдан дамбуун юмжуг яна самдан дамбуун ошин юмжуг юм бэ мачуудаа самсуг сосон ярдог нам юунэ самдан дамбуун юмжуг яна самдан дамбуун ошин юмжуг юм бэ мачууд. Самдан дамбуун юмжуг яна самдан дамбуун ошин юмжуг юм бэ мачуудаа самсуг сосон ярдог нам самдан дун сүгмэдэ самдан дамбуун ярдог. Хами самд сүгмэдийн ярдог. Энэ одоо тусынхын ярдог нугууд самсуг сосон юмжугдуу ар шатсан ба дараа юм бэ. Самдан дамбуун дээр аюу нэмбэ яндаг тогжойны паянг яндаг энэ дамбуу нэгдүгээр их тийм ээ нөгөө додвид очгоос салаад
самдан дамбуун гошид товлж байгаа. Тэр янлаг дотор бол 5 байна гэж. Нямби янлаг болсон Догваатан жодва гэж 2 байна гэж. Энэ Догваа жодва гэдэг чинь 2 зүйл хийж байгаа. Энэ 2 зүйл маань бол нийлүүлээд энийг Нямби янлаг. Нямби янлаг. Юу нямбу илээ? Ерөндөг гэсэн санаа шүү дээ. Ерөндөг болж байгаа. Юуны ерөндөг гэхээр додвийн хамжийн нямнлаа нямбу гэм ба. Ийм учраас бол Догваа жодва 2 нь Нямби янлаг. Хаянгийн янлаг буюу одоо тус эрдмийн эрдэм гарч байгаа ийм одоо гişүн энэ бол гаваа дева гэсэн 2 зүйл байна. Гаваа дева. Гаваа гэдэг нь бол нөгөө додвий точгоос халж байгаа учраас яг нь гаваа төрж. Дева гэдэг нь бол ишээ хорж цорваад дева төрж. Тэгээд ийм баясгалантай нэг өсөндөө бол додвий точгоос салж байгаа баяр баясгалан тэгээд тэглийн одоо амар амгалан төрж байгаа учраас энийг бол хаянгийн янлаг. Найжийн янлаг гэдэг нь бол самдан дамбуу бол угаасаа одоо юу Дингэнзэнгийн гоо, Шинэгийн гоо тэгээд Дингэнзэн байгаа учраас найжийн янлаг буюу Дингэнзэн. Дингэнзэн гэдэг нь бол одоо сим зээжигдүү найваа. Учраас бол найва тийм ээ сим зээжигдүү найвын янлаг Дингэнзэн юм. За тэгэхээр самдан дамбын янлаг дотор 5 байна гэдэг нь энэ 5 шүү дээ. Ингээд Дингэнзэн догжээ гэдэг 2, гаваа дева гэдэг 4, Дингэнзэн гэдэг 5. Авуу дэян сүмдүүдээ гэж энэ 5 маань бол 3 тураагдана гэж сүмдүүдээ банжа бонгор жидвийн Нямби янлаг. За банжа бонго тийм ээ. Төвчтгөөний төвчг талаасаа бол Нямби янлаг гэдэг нэг догжойг бол Нямби янлаг гэдэг нэг болгоод байна. Бамбийн паянгийн янлаг тийм ээ. Төвчсний бол одоо тус эрдмийн гişүн болж байгаа гаваа дева хоёрыг бол паянгийн янлаг. Дэний ганла демба найжийн янлаг. Энэ хоёр юун дээр тулгуурлаж байгаа юм бэ гэхээр зэрэг бол сим зээжигдүү найвын Дингэнзэн буюу найжийн янлаг. За ингээд ийм 3 янлаг. Нямби янлаг, хаянгийн янлаг, найжийн янлаг. За энэ бүх одоо юу лээ? Янлаг сүм бол одоо самдан бүгдэнд нь байгаа шүү дээ тийм ээ. Бүгдэнд нь яг самдан дамбуу дээр яригдсан. Тэгээ самдан дамбуу янлагдуу жүргийн догвааны мигвала сим зэнвэр жодва гэж. Сим зэнвэр жодва. Самдан дамбуу янлаг дотор байгаа саяны ихний тэр догваа жодва гэдэг нь догваа гэдэг чинь юу хэлж байгаа гэхээр мигвала сим зэнвэр жодва юм аа. Анхаарал хандуулж байгаа зоригдлын орондоо бол бүдүүн рагвын намбажинд үжиг баг үг шүү дээ. Сим зэнвэр жодва гэдэг. Рагвын намбажинд. Нарийн детальч бүдүүн одоо тийм ээ рагва гэдэг чинь бүдүүн ерөнхий байдлаар тэр зүйл рүү бол шинжил судалж орж байгаа тийм ээ рагвын намбажинд үжиг баг. Энийг бол жодва гэдэг нь бол юу хэлж байгаа гэхээр шивэр жодвийн симжүндүү жавраг марави доттэй гэж шивэр жодва гэж шивэр жодвийн симжүн гэж бол жавраг марава бол одоо айлганд юм а гэж тэн зөвшөөртгөө гэсэн. Шивэр жодва гэдэг нь бол шив цавун гона. Шив цав буюу одоо раюла одоо тэ рагби эсрэг прамон намби цүлдүүж байгаа гэсэн. Шивэр жодвийн маань наривчилж хаан зүйлээ маш наривчлан судалж шинжилж байгаа ийм байдалтай оюуны нь бол жодва гэж хэлж байгаа. Тэр нь бол шивэр жодва буюу шив цавун гона жодва гэж. Шив цав гэж нэг одоо ярианы хэлэнд төвдөлөнд өгөөш шив цав. Маш наривчлахыг хэлж байгаа шүү дээ. Маш наривчл. Детальч ингэж одоо тухайн зүйл рүүгээ орохыг бол орох гэх юм уу одоо анхаарал хандуулж судалж шинжилж байгааг бол жодва гэж байна. За тэгээ энийг бол шивэр жодвийн симжүндүү жавраг марава бол доддэ зөөлэ додон жодва зиншив нэт догва бол зингийн намбажунд үгүй жодва гэдэг нь бол шив цавун гоног додон жодва зиншив нэт жэсүн бэ. Зиншив нэт жэсүн бэ. Тэгээд жэсүн баяна чавамаж үгүй. Энэ зодын дүн чинь догва бол зингийн намбажунд буюу юла рагвын намбажунд үгүй. Жодва гэдэг нь шив цавун гоног үгүй гэсэн болохоос шивэр жодвийн симжүн гэсэн үг алгал. Симжүндүү дэмба маян гэдэг дайруул. Харанлаг юу гэх юм бол цааш тэр жэсүн бич. Жэмрэс гэдэг жавраг маравис хаянгийн гаваа идэдан дева шинжанжин девада жаттэй гэж. За жавраг марава бол юу гэдэг бахна бас. Жавраг марава
Баянжин гаваа бол идэ юм а гэж. Баянгийн янзаг дээр угаа гаваа дева гэж гарсан шүү дээ. Тэр гаваа нь бол идэ юм а гэж. Ишээ хоржин цурваа дева гэсэн. Идэ. Деван гэвэл ванши хоржин цурваа дева. За энэ хоёр нэр томьёог ялгаарай. Идэ гэдэг бол ишээ хоржин цурваа дева. Деван деви бамбуу гэдэг нь бол ванши хоржин цурваа дева. За тэгэхээр бол жаврын мараваа бол баянгийн янзаг дотор угаа гавааг бол идэ гэж үздэг. Дева нь бол Шинжаанжин деваалаа. чад대 신장진 네 신장진 비 대화 유 신장 심 신장긴 대화다 чад대 류츠르 완시 임비스 아 류진 цорва 류시 гэдэг бол 완시 байдаг учраас самдынжи янлаг도 мөрөн ичээр шээс. За шээс. Дөдөөва бол за энэ жаврын мараваа гэж ярьсан шүү дээ тийм ээ голон тодтож. Жаврын мараваа бэр гэж шүү. Одоо дөдөөва 대화 완시 хорж 대화 хоноол одоо чад. Тэр гава 대화 гэ баянгийн ямлаг дээр угаа гава 대화 гэдгийн 대화г бол 완시 хорж 대화 хоноо юм гэж дөдөөва бол ингэж үгүй гэж юм байна шүү. дөдөөва бол гэж хава хажиг энэ ранлог сүжиддоо сэрва метэдэ гэж. За хава хажиг бол дөдөөгийн хэлсэн 완시 хорж сэрва метэдэ самдон домбо баянгийн ямлагдан 완시지 신투 매위치대 гэж. метэдэ самдон домбо баянгийн яндаг 완시지 신투 매위치대 самдон домбо ошин юмжugдан 완시지 신투 매위. Энэ тун чухал юм хэлж байгаа шүү. Вамбун шиваад шинтүн байхгүй гэж. Вамбун шиваач болдог, самдон домбо янлагч болдог ийм нэг зүйл бол байхгүй. Шинтүн мэ гэж. самдон домбо ошин юмжugдан 완시기 신투 мөн чаян самдан нева янчиж садүж ваншаа явартал самдан невадан сүмби баянжи яндаг дүжрийн ваншаа явээч мадуна сон за тэр хажиг танихаар бол тийм ээ хажиг танихаар бол тэгвэл самдан невагаас дээш ваншаа явартал самдан невадан сүмбийн баянгийн яндаг дүжрийн ваншаа явээч баянгийн яндаг дээр дева байгаа шүү дээ дева тэр дева бол ваншаа гэж тавьж байгаа учраас тэр одоо самдан нева сүмбагийн баянгийн яндаг дүжрийн ваншаа тийм ээ самдан биш самдан нева сүмбагийн садүжийн ваншаа яварт мадунаас амадуг бол завид амжиж тийм ээ ваншаа баянгийн яндаг дүжрийн ваншаа яваад хажгийн завид амжаа штэ мадуна сон гэдэг мадуна дамжаа шор ван гэсэн санаас дамжаа шор сон гэсэн мадуна сон нет тийм санаанд энэ хичээлийн бичлэг хадгалагдаад бас хамаагүй зүрх юм. Мадунасон дэртэл самдан дамбуулаа тэдэр ёвичэр. За тий самдан дамбууд баянгийн янлаг дүжрийн ванши байгаа юм чинь. Нева сүмбач гэсэн баянгийн янлаг дүжрийн ванши яваалаа. Юм ёвичэр. Игва намба гүндү цүм бичэр гэхгүй те ёвичэр. Тэна самдан нева янчиж садүж догжоо явартал. Өдвичэр. Ачин ягаал 2 минутэ зөөл. Нева согноо лүмигдан 8 намшаа намрыг лон баян дэний дамбур дог чэсү гэж. Нева согна гэдэг чинь юу гэсэн үг лээ? Самдан нева сүмба шиваад бол гэсэн санаа штэ. Нева сог гэдэг. Самдан дамбууд бол маргаан байхгүй штэ. Хажиг 12 бол маргаагүй штэ тийм ээ. Тогжоо байгаа ава дева байгаа. Самдан нева сүмба шиваад бол яах нь вэ? Согна лү миг 8 намшаа намрыг лон гэж нь те. Гайн дэний дамбур дууг гэж. Тэр бол самдан нева сүмба шиваад бол одоо энэ юу дүши мигши 8 намшаа эднэр бол байхгүй гэж шүү дээ. Байхгүй. Гайн дэний дамбур дог гэдэг чинь бүгдөө гайн ба тий лүши мигши наши намши энэ 8 намши биш шүү дээ. 8 намши тий дүлгийн намши мигийн намши гэсэн санаа шүү дээ. Энэ бүгдөө гайн ба дэний дамбур дог гэдэг нь самдан дамбуу садүй юм ба доо. Самдан
дамбуу садуу юм аа гэж. Самдан яваагаас дэшээ бол нүд мөдний юм харахгүй юм байлгүй. Тийм ээ. Ягаад гэвэл нөгөө нэг sim long meber дэнэн зүүн доо юм гэсэн шүү дээ. Бүх одоо ингээд юунууд нь бол нэлээд гадна талын юмнууд нь бол нэлээд хураагдсан байдаг юм байна тий. За зодын лүн болвол одоо бас бол Нева согнаа гэдэг нь бол Нева Умбашива самдан Нева Умба самдан Шива тэргүүд нь юугийн намши, мигийн намши, навийн намши бол дон аян гэсэн тийм ээ. Аян дэний гаян бад энэ лү миг навийн намши гаян бад дэний дамбур дог гэдэг нь бол самдан дамбуун садуйд бол марагтаа самдан дамбууд бол байна гэсэн хэлсэн би хэмээн залсан. Тэгчин бараан лүгнээс гэсэн өнөөдөр энэ хүрээ зовлоо. Дараагийн хичээл дээрээс хөлөгний одоо тийм ээ сая бол журам мараа дөтөвгийн тухай ярьлаа. Одоо их хөлөгний одоо хөлгөн гэдэг юм уу одоо юу лээ? Тэгчин дүмта марави ван. Дүмта марави ван бол самдан дамбуусад үжи ишээ хорж цуваа симбэр юм аа. Хэмчлэн гарах. За өнөөдөр энэ яа